Өдрийн төргийн цаг тутмын мэдээлэлхэд бэлэн боллоо. Студиэд сэтгүүлч Ариун Зул мэдээлэл танилцуулна. Улсын хурлын байгаль орчин хүнсгүүдэн аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар засгийн газрын гишүүн хүнсгүүдэн аж ахуйн сайдын өргөт ажлаас бат жаргалын бат зоригийг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хилэлцэж гишүүдийн 60% саналаар дэмжигдсэн. Үүний дараа улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар засгийн газрын гишүүн хүнсгүүдэн аж ахуйн сайдын өргөт ажлаас бат жаргалын бат зоригийг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хилэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 76% саналаар түүнийг өргөт ажлаас нь чөлөөллөө. Хүү чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлсөн юм. Хүдний улиралд дэгдэлттэй байдаг томуу тус төвчнөөс сэргийлэх вакциныг жил бүр улс орон даяар хийдэг. Энэ жилийн вакцин хийдэж эхэлсэн талаар өчигдөр Дархуул аймгийн эрүүл мэндийн газраас мэдээлэл өглөө. Энэ жилийн тухайд тус аймгийн хэмжээнд 1500 тонн ирснээс эхний ээлжинд халдварын өндөр эрсдэлтэй тооцогддог эмч эрүүл мэндийн байгууллагын ажилтгсад жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд болон 60-аас дээш настай ахмадууд, уушиг зүрх судас, бөөр, элэг цусны болон бодисын солилцооны архаг хүчтэй насан туршидад хийх юм байна. 250 гаруй вакциныг Харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан иргэд 15,000 төгрөгийн өртөгтэйгээр хийх боломжтой. За вакцин хийлгэснээс хойш насанд хүрэгчид 14 хоногт, хүүхдэд 21 хоногт дархлаа тогтож 1 жилийн туршид ханиа томоноос хамгаалдаг юм байна. Судалгаагаар томоогийн вакцин хийгдэж эхэлснээс хойш халдварлалтын хувь хэмжээ болон эмнэлэг твтэн эмчилүүлэгчдийн тоо буурч томоогийн үүсгэх аминд аюултай халдвар нь буурсан үзүүлэлт гарчээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах очир төвийн зочид буудалд 13 настай хүн бусдын гарт амиа алсан харамслыг хэрэг гараад 2 жил болсон байна. Энэхүү амьсгалт хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн 6 дугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд олж хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шийдвэрийг гаргасан. Харин маргааш буюу энэ сарын 7-ны өдөр мөрдөн байцаалтад буцаасан хавтаст хэргийг шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор 5 гарчээ. Тодорхойлбол нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хуулийн 33-ын 3 дугаар зүйлийн 1-2-д за шүүх хурлаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалах ажиллагааг хийлгэх гэх үндслээр жавхлан амруулалт нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалах ажиллагааг хийлгэхээр за прокурорт буцаасан юм. Шүүгдэгч нар хохирогчид архиулган согтоож бие хамгаалах чадваргүй байгааг дэлгэмдүүлэн ёс бусаар хүчирхийлсэн, биедэн гэмтэл учруулсан, улмаар хохирогчны архины цочмог хордлын улмаас нас орсон нь баримтаар тогтоогдсон. Түүнчлэн шүүх шинжилгээгээр 13 настай охиныг хүч хэрэглэсэн болох нь тогтоогдсон билээ. 11-р сарын 5-ны өдрийн даваа гарагт бүгд найрамдах Солонгос улсаас Оросын албаны улс сугаа элчин сайд Уу Юнгийн Солонгосын удирдагч Ким Чен Ун 11-р сард Оросын албаны улсад айлчлана гэж мэдэгчээ. Тэрээр Оросын албаны улс энэхүү айлчлал онд улсаас өмнө тохионо гэсэн хүлээлттэй байгаа. Солонгосын хувьд ч айлчлал олох хугацаа, газар түншлэн хэлэлцэх асуудалд анхаарал хандуулж байна гэж хэлснийг Йохоп мэдээж таасаа гэнэлүүлэмжлээ. За Уу Юнгийн Солонгосын удирдагчид Оросын албаны улсад энэ сард айлчлах тухай онцолсон байна. Өмнө нь Солонгосын элчин сайдын хэлснээр Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны эхний хагаст за сүүлд айлчлах юм байна. Ойрын хугацаанд тус орнууд айлчлалын бэлтгэл ажлаар хор төлөвлөсөн байна. Өнгөрсөн 11-р сарын 8-ны өдөр Оросын албаны улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Солонгосын удирдагчийн айлчлалд бэлтгэж байгаа тухайга мэдгдсэн. За өнгөрсөн 9-р сард Оросын албаны улсын хурлын холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко Пхеньянд Солонгосын удирдагчтай хэлцээсний дараа Ким Чен Ун Оросын албаны улсад ажиллах шийдвэр гаргасан тодорхойлжээ. Ардчилсан намын дарга Эрдэнэ өчигдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргасан юм. Энэхүү тушаалд намын гишүүний үргээ удаа дараа зурчсан тогтоогдсон бүрүү давааг намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хассуугаа гэсэн байна. Мөн энэ шийдвэрийн биелэлтэнд нь хяналт явахыг ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга туваан даалгалаа. Бүрүү даваа нь Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн байгаль орчин за хот хөдөөгийн хөгжлийн бодлого агаарын тээвэрлэлийн газарт ажилладаг юм а. Үзэгч та бүхэндээ цаг тутмын мэдээ танилцууллаа. Анхаарлаа дуусна баярлалаа. Одоо үргэлжлүүлэн цаг агаарын мэдээлэлд анхаарлаа тулна. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа